Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, зарим үзэгчид сүүлийн үеийн хэмэл оюун ухааны мэдээллүүдийг оруулж өгөөч гэж гуйсан байгаа. За, тэгээд өнөөдрийнхөө хичээлээр бид нар сүүлийн үед хэмэл оюун ухаан яаж хөгжиж байгаа. За, дээрэс нь Microsoft-ийн гаргасан сүүлийн судалгаа. За, мөн зарим хэмэл оюун ухаануудын апдейтуудыг та бүхэндээ өнөөдрийн хичээлээр ярьж өгье. За, ингээд хичээлдээ оръё. За, 2026 оны 1 сард Америк нэгдсэн улсад 108,435 хүн ажлаасаа халагджээ гэсэн тооцоолол гарсан байна. За, үүнийг зарим экспертүүд ер нь бол хэмэл оюун ухаанаас болоод ажилгүйд л одоо ихсэж байна гэж хэлсэн. Microsoft компани анх удаага хэмэл оюун ухаан ажлын байр нь одоо яаж нөлөөлж байгаа талаар дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна. Энэхүү судалгаагаар хэмэл оюун ухааны их нөлөөнд өртөж болцсошгүй топ 40 мэргэжлийг гаргасан байгаа. За, үүний би одоо 10-ыг нь дурдъя. За, нэгдүгээрт нь орчуулагч болон хэлмэрч. За, хоёрт нь түүхч. Гуравт нь одоо зохиолч болон авторууд. За, дөрөвт нь үйлчилгээний борлуулалтын төлөөлөгчид. За, тавт нь анхан шатны IT-ийн программистууд. За, зургаат нь телевизийн нэвтрүүлэгч болон радио хөтлөгч. За, долоод нь харилцагчийн үйлчилгээний ажилтан. За, customer service-ийн хүмүүс байх нь те. За, 8-т нь телемаркетер. За, 9-т нь улс төр судлаач нар. За, 10-дугаарт нь математикч нарын мэргэжилтэнд орсон байна. За, сүүлийн үед олон компаниуд хэмэл оюун ухааныг ашиглаад үйл ажиллагаагаа автоматжуулаад эхэлсэн байгаа. За, тухайлбал Microsoft компани нийт одоо програм кодынхаа 30%-ийг хэмэл оюун ухаанаар одоо бичдэг болсон байна. Хуучин бол программистууд одоо бичдэг байсан бол одоо 30%-ийг нь хэмэл оюун ухаанаар хийдэг болсон байна. За, үүнтэй зэрэгцэн одоо Microsoft компани сүүлийн үед одоо цомогтгодын 40% нь IT-ийн одоо программистууд руугаа орсон байгаа. За, тэгээд анхан шатны тийм программистууд нэлээх халагдсан байгаа. За, IBM нь Ask HR гэдэг за одоо хүний нөөцтэй холбоотой юм систем шилжүүлээд 11.5 сая харилцааг хүний оролцоогүйгээр одоо шийдээд эхэлсэн байна. За, Walmart гэдэг одоо нэлээд том дэлгүүр байдаг те Америкт. За, тэр одоо өөрөө үйлчлэгч Cass Nessner 8,000 ажлын байрыг за Sam's Club нь бас хэмэл оюун ухааны систем те өөрөө үйлчлүүлэх Cass хийгээд 12,000 каширын ажлын байрыг одоо алга болгосон байна. За, 2026 онд томоохон салбарууд одоо ерөн бүтцтэй нэлээх өөрчлөлтүүд хийгдсэн байгаа. За, тухайлбал одоо банкуд одоо 200,000 орчим ажлын байрыг цомогтгоод үйл ажиллагааныхаа 70%-ийг одоо автоматжуулаад эхэлсэн байна. За, тээврийн хувьд одоо өөрөө жолоодох системүүд одоо бий болоод 1.5 сая одоо мэргэжлийн жолооч нарын ажлын байр одоо эрсдэлд ороод байна. За, эрүүл мэндийн салбарт рентген онцлогоо болон за бичиг баримт эрүүл мэндийн салбарт хийдэг одоо хүмүүсийн ажил нь бас автоматжуулагдаад энэ баг одоо 99% нь энэ оны сүүлчээр гэхэд автоматжуулагдаж дуусна гэж байгаа. За, 2027 онд болох дээр ур чадрын хувьсгал гарна гэж ярьж байгаа. За, дэлхийн нийт ажилчдын 14% нь хэмэл оюун ухаанаас болоод мэргэжлээ солих өөр аргагүй болно гэж ярьсан байна. За, 2030 онд болох дээр нийт одоо ажлын ур чадрын 70% нь одоо шинжлэгдэнэ. Яагаад гэвэл хэмэл оюун ухаан бол илүү их бүр хөгжсөн байна гэж хэлсэн байгаа. Одоо ер нь үүнээс хойшоо ажиллах хүчин хоёр хэсэгт хуваана. Хэмэл оюун ухаан мэддэггүй, хэмэл оюун ухааныг ажил дээрээ хэрэгэлдэг. Заавалжгүй бүр хэмэл оюун ухааныг сайн хэрэгэлдэг биш, ямар ч байсан хэрэглэх эхний одоо болон дунд шатны чадвартай байх ёстой гэх. За, хэрвээ та хэмэл оюун ухааныг одоо явандаа хэрэглэж чадахгүй байх юм бол ажлын байр чинь өөрчлөгдөхнэ гэж одоо энэ судалгаагаар одоо анхааруулга хэлж байгаа. Энэ бол зөвхөн одоо Америкийн нэгдсэн улс биш, дэлхийн нийтийн одоо хандлага ийм болсон байна. За, тиймээс та өөрсдөө болон хүүхдүүдээ одоо хэмэл оюун ухааныг эртнээс одоо сургах хэрэгтэй. Сургалтанд явуулах хэрэгтэй. Өөрсдөр нь эсвэл өдөр тутам одоо энэ үнгүй YouTube-ийн хичээлүүдийг үзүүлээд ганц хоёрыг нь өөрсдөр нь хийлгээд үзэхдээ хүүхдүүд бол ялангуяа амар хурдан сурчхна. За, тийм учраас одоо энэ хэмэл оюун ухааныг хичээлийг одоо ерөөсөө орхиж болохгүй шүү гэдгийг одоо та бүхэнд сануулмаар байна. За, одоо нэг хэдэн мэдээллийг өгье. Ерөн сүүлийн үед ямар өөрчлөлтүүд гараад байна вэ гэвэл
За бидний үзсэн Clean AI гээд хэмэл оюун ухаан байгаа шүү дээ тий. За тэр маань одоо сүүлийн үеийн модель гаргасан байгаа. Clean AI 3 гээд. За энэ нь болохоор нэлээд юм кино шиг юм одоо видео хийдэг болсон ба. За одоо хэдүүлээ энийг нь харъя. За та бүхэн одоо ингээд харж байгаа. Ер нь бол нэлээ одоо бүр юм кино шиг ингээд хийгээд гаргадаг болсон байна. За энэ нь одоо ер нь бол Pro-гоор төлж байгаа 27 илүү 28 доллар төлж байгаа усудаа одоо ингээд эхлээд нь гаргаад эхэлсэн байгаа. За дараагийнх нь мэдээлэл нь гэвэл за энэ 2 сарын 5-нд OpenAI маань GPT-5.3 Codex гэдэг код бичдэг одоо дараагийнхаа version-ыг гаргасан байгаа. За хамгийн гол нь энэ дээр онцлог юм гэвэл одоо код бичдэг улсуудад нэлээд хэрэгтэй. За тэгээд энэ дээр ингээд хэлсэн байгаа те энэ Codex маань өөрийнхөө одоо хөгжүүлэлтийг одоо нэлээд их хурдсгсан гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр ер нь бол хэмэл оюун ухаан өөрөө өөртөөгөө илүү хөгжүүлээд байгаа гэдгийг энэ дээр ингээд гаргаж хэлж байгаа. Тэгээ ер нь одоо код бичдэг улсууд бол хэлж байгаа шүү дээ тий. 10 цаг код бичдэг байсан бол одоо цагийн дотор энэ хэмэл оюун ухааныг ашиглаад за бараг цагаас зарим нь доошогоо хурдан код одоо бичдэг болсон байгаа гэд. За дараагийнх нь болохоор за сүүлийн үед нэлээ их нэрд гараад байгаа энэ OpenClaw гэдэг ийм open source байгаа. За энийг та өөрийнхөө компьютер дээрээ ингээд суулгаад за энэ болохоор яг бүр та одоо даалгавраа өгчих юм бол таны өмнөөс энэ таны одоо бүх юмыг хийн гэсэн үг. За энэ WhatsApp одоо Telegram, Discord гэдгийг одоо ингээд өөрөө та бүхэн энийгээ ингээд нийлүүлээд за энэнийгээ одоо өөртөө ингээд за миний өмнөөс имэйлүүдийг бич тэдэр имэйлүүдийг унш эдэргээд одоо бүх даалгавруудаа өгчөхөд энэ одоо хэмэл оюун ухаан таны өмнөөс одоо туслагчин болоод бүх юм чи хийн гэсэн үг. Энэ бол open source учраас өөрийнхөө компьютер дээр одоо ингээд суулгаад хийж болно мөнгө төлөхгүй. Гэхдээ ер нь бол мэрэгчлэнүүд одоо сүүлийн үед хэлж байгаа таны одоо компьютер дээр чинь байгаа бүх юмыг одоо файлтай хэрэгтэй бүх юмыг харж байгаа учраас security-гаас одоо нэлээд их хүмүүс санаа зовж байгаа. Таны файлуудыг ч одоо бүгдийг нь одоо үзэж харна гэсэн үг. За тийм учраас тэрэн дээр хүмүүс одоо нэлээд их санаа зовж байгаа. За энэ бол хүмүүс бол хэрэглээд үзсэн гэд айгүй олон хүмүүс бичсэн байлээ те амар магтж байгаа. Одоо өөртөө юмаа хийх шаардлага байхгүй. Зөвхөн одоо энэ аппараа холбогдоод даалгавраа өгөхөд энэ одоо хэмэл оюун ухаан одоо agentic тийм хэмэл оюун ухаан маань таны өмнөөс бүх юм чи үйлдэлүүдийг чи хийгээд байна гэж одоо хэлсэн байгаа. За би бол энийг бол суудахгүй бас санаа зовж байна. За тэгвэл та одоо туршаад үзвэл тусаж үзэх болох нэ. За ингээд өнөөдрийн мэдээллийн булангаа өндөрлөе. За дараагийн хичээл хүртэл баяртай.